За онцгой албан татврын тухай хууль өөрчлөлт тухай хуулийн төсөл дагалдаж орж ирсэн. За энэс энэ хүний эрүүл мэндэд бас хор хөнөөлн багтай гэж яригадаад байгаа энэ тамхинууд дээр тавигдж байгаа татврын асуудал уламжлалт тамхитайгаа одоо ижил байх юм уу гэдэг асуудал байгаад байгаа юм. Энэ одоо ямар тооцоолол, ямар дүгнэлт юмн дээр тулгуурлаж гарч ирвэ гэж. Одоо тэр жишээ нь хоёрын 6-гийн 1-ийн 2 дахь хэсэгдийн 1 дээр халаадаг тамхин орж чад байгаа юм. Босод өнөө янжуурууд гэдэг юм босод тамхинуудтайгаа нэгэн ижилт татвартай байхаар орж чад байгаа гэж. Нэг. Хоёрдугаарт тэр электрон тамхиныг цэнгэлдэг шингэн гэж нэг юм байгаад байх шиг байна янз нь. Тэгэхээр нэг тэр одоо төхөөрөмжийг хэдий хэмжээний миллилитрээр цэнгэлэгддэг юм бэ? Бид бол миллилитрт нь одоо 30 он гэхэд 5,000 төгрөгийн татвартай байхаар тооцогдоод байх шиг байна. За гэтэл нэг юуг одоо хэдээр цэнгэлдэг. Тэр ямар хэрэглээтэй байдгийг. Энэ дээр нэг тодорхой хариулт авчихмаар байна. Гайлын төлөвлөлтөнд дараа сэрэмжимд. За цэнгэлэг шингэн гэдэг нь болохоор нөгөө электрон тамхин дээр одоо чартраа цэнгэлж байгаа нь тэр нь болохоор соролтын тооноос хамаарна. 30 соролттой юм уу, 10 соролттой, 10,000 соролттой юм уу, 20,000 соролттой юм уу, 33,000 соролттой юм уу гэдгээс хамаарат шингэн нь өөр байдаг. Жишээлбэл 30,000 соролттой электрон тамхин дээр 22 мл байна. 16,000 соролттой дээр 20,000 соролттой 15,000 соролттой дээр 16 мл байна. Гэт ингээд бүгдөө тоон өөр байдаг. Тэгтээ шингэн маань орж ирэхдээ 5-аас 10 мл-ээр орж ирж байгаа. Тийм учраас энэ бол энэ харьцангуй тэгэхээр бид нар бол яаж оруулж ирж байгаа вэ гэхээр нөгөө их аль болохоор одоо сүүлийн үед бол анх одоо орж ирж байхдаа бол нөгөө электрон тамхинууд маань их соролт бага байсан. 800 удаагийн соролттой, 1000 удаагийн соролттой, 10,000 удаагийн 6,008 болоод 12 болоод явсан. Одоо бол 30,000 соролттой болоод орж ирж байгаа. 30,000 соролттой гэхээр нэг электрон тамхиг 30,000 удаа сорж дуусгах нэ тэр нь 22 мл 3% никотин агуулсан шингэн байх нэ гэж гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар бол энийг халаадаг тамхи маань болохоор юу штэ нөгөө нэг ширхгээр явж байгаа. Тэгэхээр 20,000 ширхэг гээд нэг ширхэг одоо тамхи нь болохоор 20,000 ширхэг байгаа. Нэг хайрцаг нь. Тэгэхээр янжуур тамхитайгаа ижилхэн одоо янжуур тамхин дээр бол бид нар 100 ширхэг тутам гэж тавьсан байгаа бол халаадаг тамхиа бас 100 ширхэг тутам оруулж ирсэн байна. Одоо тэгвэл хэдүүлэх тодорхой болгож хүнд ойлгомжтой болгоё. Нэг ширхэг одоо утаат янжуур татах за тэр шингэнтэй тамхи татхаар зэрэг хэдэн ширхэг янжууртай 1 мл-ийн тэнцдэг юм бэ? Гайл ерхий газрын барааны англи хэлтсийн дарга чимгэрэл. За бид онцгой албан татврын тухай хуулийн төсөл дээр бит нэгж ногдох тамхин бүтээгдэхүүний бит нэгж тооцох хэмжээг бид нэр электрон тамхиг янжуур тамхитайгаа дүүцүүлээд тооцсон байгаа. За энэ дээр бол 1 мл шингэн болвол нэг хайрцаг янжууртай адилтгах одоо хэмжээгээр оруулж өгсөн. Энэ өөрөө бас бусад оронд яг энэ хэмжээс аваад явдаг юм байлээ. Тийм учраас 1 мл-ийг нэг хайрцаг тамхитай дүүцүүлж оруулсан байгаа. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийн санаачлагчийн нэг нь би мөн. Гэхдээ бид хэд их зөв ойлгох ёстой. Хэн нэгэн энэ өнөөдөр энд бас ойлголтын зөрүү юмнуудаа нэгтгэх гээд асуултууд асуугаад байна шүү дээ. Тэр үед бид зөвл хариулах ёстой. Ойлголтоо нэгтгэхэд энийг гаргах ёстой. Үнэхэрийн хорт суршилттай за бас хүний бие цэрэг нөлөөтэй бүтээгдэхүүн учраас энэ дээр бид онцгой анхаарал хандуулж онцгой татвар ногдуулах гэдэг шүү дээ. Энэ юмнуудаа зөв болгож. Тэгэхээр арх тамхи хоёр хоёулаа ижил. Гэхдээ арх гэдгийг бид нөө согтууруулах хундаа гэж ярьдаг.
хатуулаг зөөлөнтэй дээр нь татварын бодлого арай өөр. Хатуулаг өндөртэй дээр нь татварын бодлого арай өөр. Тэгэхээр тамхин дээр ирээд буухаараа никотины хэмжээнээс хамаарат байгаа байхгүй юу? Адилхан 2 миллилитрээр савлагдсан ч байлаа гэсэн 0.1-ээс доош никотинтэй бол нэг өөр татвартай, 0.1-ээс дээш бол татвар ахиу байх тухай ойлголт байгаа байхгүй юу? Хэрэгжилж болно хүн. Гэхдээ аль болохоор тэр хүний биед очих хор хөнөөлөнд бууруулах гэдэг байгаа байхгүй юу? Энэ үүднээсээ бодож энэ асуудлыг бид ер нь анхаарах ёстой байхыг үгүйсэхгүй. Одоо байж байгаа нь миллилитрээр яваад байгаа ухаантай юм бол тэрэн дотроо давхар энэ үзүүлэлтээ авч үзхийг үгүйсэхгүй. Энэ хэм бишээ, энэ угаасаа тийм зүйл байхгүй юу? Бид тэр талаас нь л асуудалд ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт задгай тамхиныхаа бид килограмтай байсан юмыг 200 грамтай болгоод өөрчилж өглөө. Мөн үү? За тэгээд өөрчилж байна. Энэний хэрэглээ нэлээд хумигдсан. Гэхдээ нэгж бүтээгдэхүүн дээр ноогдох татварын хэмжээ эрс өндөр болж байгаа байхгүй юу? Үндсэндээ 35,000 болчихж байгаа юм. 200 грамаар тооцолт хийгээ явахаар зэрэг 35,000 болчиход килограмтай байсан юм дээр ноогдж байгаа татвараараа тооцохоор зэрэг өөр юм болчиход байгаа маа. Энүүнийг нэг анзаарах ёстой биш байгаа даа гэдэг нэг юм зүйл байгаа. Энэ одоо дүнс татдаг, Орос дүнс татдаг хүн эрс багассаа, өнөө ганц татдаг улсуудын чинь тоо эрс багассан байхгүй өвгчүүл маань ихэнх нь буцаа ивчихлоо шүү дээ энэ ч одоо. Одоо бол харин тэр Скандинавын орнуудын гэдэг юм өнөө нэг боловсон шин чигшил бүх юма хадгалдаг тамхи руугаа байгаад байгаа байхгүй төрөвпөн татдаг тамхи руугаа. Тэгэхээр энүүнийг нэг зөв харах ёстой юу гэдэг нэг юм зүйл байгаад байгаа. Хоёр дахь зүйл юуген миллилитр дээр тавигдаж байгаа зүйлээ биднээс хоёр өөрөөр тайлбарлаа болчихгүй байна л да. Хорин ширхэг янжууртай 2 мг тэнцэх юмаа гэж яриад энэнийг яг нэг болгомоор байна хэдүүлээ. Тэгээд энүүнийг зөв тогтоомоор байна. Тэгжээж энэ өөрөө зөв болох юм. За дараагийн нэг хэлчихмээр байгаа зүйл. Бид энд яаж ч маргасан хамаагүй. Ямарваа нэгэн үйлдвэрлэгчийн эрх ашигнаас хандаагүй бодиттой дүгнэлтийг би Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргадаг гэж ойлгоод байгаа. Яг үнэндээ юм бол тэр байгууллагаас гаргасан яг дүгнэлтээр утаатай янжуур энийг халаагаа татчихад байгаа тамхи хэтрий чинь аль нь одоо хүний эрүүл мэндэд хортой гэж хэлсэн юм бэ? Аль нь багг гэж хэлсэн юм бэ? Тэрүүнийг барьж уулын татварын бодлого нь явах ёстой. Аль болохоор хор багтай юм аа хэрэглээр үгэн зөв очихт нь биднээс татварын бодлогоороо зөв зохистой болгож өгөх ёстой зүйл байхгүй. Тэрнээс биш энэ адилхан тамхиаг бид нар энэ хуулийг санаачлаад бичээд нийгмийн эрүүл мэндийн яамныхантайгаа хамтраад сууж хахад энэ тамхины татварыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч гэсэн тэгж зөвлөдөг. Зөвхөн никотины хэмжээгээр татвар оногдуулах маш буруу. Яагаад гэвэл тамхин бүтээгдэхүүнд хүний биед хэрэгтэй нэгж бүтээгдэхүүн байдаггүй. Никотин бол тэр донтолтыг үүсгэдэг зөвхөн нэг бүтээгдэхүүн. Түүнээс гадна одоо таар байд юм уу тэр хавдар үүсгэгч одоо янз бүрийн шаталтаас үүсэх бүтээгдэхүүн байна. Электрон тамхинд нь хар туглаг гэх мэт хүнд металлууд байна, химийн бодис байна. Тэгэхээр энэ олон ийм элементүүд байдаг учраас зөвхөн никотиноор одоо нөгөө нэг хэмжиж татвар тогтоох бол маш буруу. Энийг бол ерөөсөө хизээч хэрэгэлдэггүй гэдгийг асуудлыг бас хөндөжсэн учраас бид энэ нөгөө хэмжээгээр нь бас энэ татварыг тооцоолох одоо аргачлал дээр ажилласан байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас байвал хэлээд өгөөрэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэлж байгаа зүйл бол ерөөсөө адилхан энэ бүгдээр хортой бүтээгдэхүүн. Тэгэхээр одоо өөрсдийнх нь зөвлөмжөөр бол энэ халаадаг тамхи, янжуур тамхитай юу адилхаж үзэх ёстой. За электрон тамхины хувьд бол арай өөр төрлийн бүтээгдэхүүн. Гэхдээ энийг одоо янжуур тамхинаас илүү бага хортой гэсэн бол дүгнэлт бол ерөөсөө гараагүй. Яагаад гэвэл зөвхөн нэг хүний биед нөлөөлөх хороос гадна нийгэмд үзүүлэх хор хөнөөл одоо шинэ төрлийн байт юм уу энүүгээрээ дагаж ер нь дэлхийд дахинд электрон тамхи гарснаас хойш залуучууд хүүхдүүд рүү электрон тамхиар дамжиж ер нь бол дараагийн тамхины хэрэглэгчийг бэлдэх ийм технологи явчлаа. Тэгэхээр энийг хүн ам зүйн хувьд, нийгмийн хувьд харах ёстой гэдэг ийм л зөвлөмжийг хэлээд байдаг. Тэгэхээр энийхэн дагуу бид нар аль аль төрлийнх нь
бүтээгдэхүүний хэрэглээ Монгол улсад буурах ёстой. Аль аль нь хортой хүний биед хэрэгтэй нэгж зүйл байхгүй гэдэг энэ бодлогын хүрээнд энэ одоо энэ татврын бодлогыг хийсэн. За яг энэ дээр үнэхээр одоо шин төрлийн тамхин бүтээгдэхүүн болохоор татвар нь хэр байх үгүй байх гэдэг улс орон болгон янз бүрээр. Тэгэхээр бидний хувьд бол эхний шатанд электрон тамхины хуулийн зохицуулалтанд оруулж байгаа эн чинь бол хүүхдүүдийн дунд маш их одоо маркетинг хийж хүүхдүүдэд их тарлаа шүү дээ. Тэрийг бол бид нар хязгаарлах ёстой, дотор орчин татахгүй байх ёстой. Дээр нь одоо юу гэдэг тэр нэг мангл гэдэг одоо зарим англи улс бол ерөөсөө онцгой жишээ. Бусад одоо бид нар Сингапур улсын ч гэдэг юм уу энтгэг улсын жишээг авах юм бол эдгээр бол дараагийн донтох механизм руу орох эрсдэл маш өндөр байгаа учраас гэд бүрэн хорж байгаа. Тэгээ Монгол улсын хувьд бол одоо эхний шатанд бол энийг хуулийн зохицуулалтанд оруулаад хүүхэд өсвөр үеийнхнийгаа хамгаалах энэ зохицуултыг хийх гэсэн энэ зорилгын дор бол бид бол энэ хуулиа өргөн барьж татврынхаа одоо тооцооллыг хийж өгсөн байгаа. Тэгээ энэ дээр бол бас манай засгийн газрын санал байгаа. Анхны оруулж өгсөн юм дээр та нар шингэн тамхины хэрэглээг дэмжих юм байна. Энийг адилтгаж оруулаа, дүүцүүлээ гэдэг саналыг өгөөд ийм бас санал орж ирсэн гэдгийг бас хэлье. За судлаач Гамбатана. За энэ дээр хуулийн төсөл дээр ч гэсэн за сүүлд хэлцгсэн хэлцүүлгүүд дээр ч гэсэн грамм хэмжээг тодорхой болгосон байгаа. 22 мл 0.3%-ийн шингэн уусмал нь 20 ширхэг 1.2 мг никотин агуулсан 6 хүртэл хувийн мг таар агуулсан бодистой тэнцэнэ гэсэн ийм л гаргалгаа гаргасан. Мөн одоо шинээр орж ирж байгаатай холбоотойгоор энэ пауч буюу уусгах хэлбэрийн тамхин бүтээгдэхүүн нь 1.4 мг ширхэг нь 1 ширхэг янжууртай тэнцэх юм а гэсэн ийм гаргалгаа тооцоо гаргасан байгаа. Энэ бол эцсийн тооцоо гэж тооцож байгаа. За эрүүл мэндийн яам. За ачаал гишүүний нэр албан тушаа. Эрүүл мэндийн яам. Эрүүл мэндийн яамны шинжиж ган зэрэг. За бачаал гишүүний эхний асуулт нөгөө нэмэлт хариулт өгөх болохгүй байна. За энэ нь бол энэ тамхин бүтээгдэхүүний эрсдэл суурилсан татврын ялгаа байж болох хэсэг тухай асуулт байсан. За тэгэхээр зэрэг өчигдөр эрүүл мэндийн сайдад юу ажлын хэсэгт одоо оруулж байгаа тийм саналын мэдээлэл өчигдөр танилцуулсан байгаа тийм. Тэгээд энэ дээр бол юм байгаа даа. Тамхин бүтээгдэхүүнд өгж байгаа онцгой албан татвар бол никотин гэж бүтээгдэхүүн агуулсан тэр бүтээгдэхүүн дээр л байх ёстой. Агуулгагүй бүтээгдэхүүн дээр бол байж болохгүй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь дан никотин одоо агуулсан байхаас гадна энэ бүтээгдэхүүнүүд маань эрүүл мэндийн эрсдэлд агуулдаг хүргэдэг маш олон одоо тийм найрлага байдаг. Тухайлбал одоо нүр сүслийн одоо дутуу эслийн хий шатаадаг тамхинд тийм ээ одоо утаа тамхинд за мөн одоо түүнийг дагалдаж одоо химийн янз бүрийн канцероген буюу хавдар үсгэж бодисууд байдаг. За бох гэдэг зүйлүүд байдаг. Энд тэр шин төрлийн одоо бүтээгдэхүүн болох халаадаг тамхи одоо тэр электрон тамхи зэрэг нь бол яг энэ найрлагаараа бол энэ бүтээгдэхүүн бол байхгүй байгаа да. Ер нь бол тухайлбал одоо тэр нүр хүслийн хий бол одоо халаадаг тамхид бол огт байхгүй байгаа. Юуны давирхааны хэмжээ тэ буюу бохны хэмжээ бол одоо 50% одоо тийм бага байгаа. За канцерогын бодисуудын хэмжээ бол бүр 95-аас 98% бага байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр эрүүл мэндийн эрсдлүүд дээр нь суурлаад зарим одоо юу одоо олон улсын туршлага бол эхний шатндаа бол татвар нь бол бага авдаг тийм тогтолцоо байдаг. 50% ч юм уу эсвэл одоо юу гэдгийг 30% ч юм уу тийм юу утаа тамхитныхтайгаа харьцуулахад тийм авдаг тийм тооцоо. Гэхдээ энэ хэдүүлээ зөрөөд бариад байгаа юм байхгүй. Яг бодиттой тийм мэдээлэл дээр нь тулгуурлаад шийдлийн зөв гаргах тухай л ойлголт байгаад байгаа юм. Тэр үүднээс асуудал юмдаа хандах ёстой гэж би бол бодоод байгаа. За тийм учраас үнэхээр одоо тийм нөлөөлөл юм нь сөрөг нөлөөлнө гэдэг юм уу тэр хүний биед очих юм нь бага юм бол тэрүүнийг бид эдийн засгийн аргаар нь зөв зохицуулах тухай л ойлголт байгаамаа. Энэ талаас асуудал юмнуудаа нэлээд сайн нарийн харах ёстой гэж. Одоо түрүү биднүүсийн энэ онцгой албан татварын хуулийн 1-р зүйлийн тэр хүснэгтэлсэн зүйл дотор ярихаар зэрэг тэрний 4-т байж байгаа электрон тамхи төхөөрөмжийн хамт гэж хэлчихэд 1 мл нь 25,000 төгрөг. Юу 5,000 төгрөг. Төхөөрөмж нь 25,000 төгрөг гээд ингэж хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь би бол ойлгохдоо өнөө нэг хэрэглээний гэж та нар яриад байгаа
зүйл муу юм байна гэж ойлгоод байна шүү дээ. Мөн бид тэгж ойлгоод байгаа. За энүүний татварыг хэдүүлэн 30 мянгаар тооцож байгаа. Мөн үү? Хоёулангийн нийлэхээр 30 болно үстэй. Төхөөрөмжтойгөө шингэнтэйгээ нийлэхээр 30 болдго юм байна. Яаж ч бодсон. Гэтэл шингэний 1 мл гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Та хэд ярихдаа нэг тийм төхөөрөмжийг цэнэглэхэд 22 гэлүү 20 мл ордог юм а гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр 20 гэж бодох юм бол 100 мянган төгрөгөө. Ойлгож байна уу? Тэгэхээр тэр төхөөрөмж тамхитайгаа 125 мянган төгрөгийн татвар төлж авах болж байгаа байхгүй юу? За энэ бол хэрэглээнээс бүтэн хасагдах юм байна. За энийг дандаа манай хүүхдүүд өнөө амт үнэртэй юм болохоор нь татдаг юм байна. За зөв байж магадгүй энүүнийг одоо дэмжийа гэд ингээд би бол ойлгож байна жишээ нь. За хоёр дахь нь болохоор зэрэг миллилитртэй 5000. Тэгээд төхөөрөмжийн хувьд яг уу нэг удаагийн ч бай, олон удаагийн хэрэглээний төхөөрөмжийн хувьд ч бай ингээд оруулсан байгаа. Гэтэ энэ мэдээж энэ бол одоо хувь санаачлагчийн хувьд л одоо оруулж ирсэн боловсруулсан төсөл ажлын хэсэгтэр мэдээж санал дүгнэлт одоо гишүүдийн маань санал тусаад явах гэж бодож байна. Ер нь бол бид нар нөгөө стандартыг оруулж өгснөөр нэг удаагийн хэрэглээтэй байдаг юм уу, цэнэглэгчтэй байх юм бол 2 мл-тэй шингэнтэй л ийм одоо электрон тамхи орж ирж болно гэсэн үг. Тэгэхээр энийхээ дагуу ер нь тооцогдоод явна. Энэ нь бас ямар ач холбогдолтой гэж харж ийн гэхээр ингээд тооцох юм бол нөгөө нэг удаагийн буюу батарейтай нэг удаа хэрэглэжээд хайчдаг зүйл бол бас байгаль орчинд ээлгүй хог болдог гэд Европын холбооны улсад ч гэсэн энийг бол бас хэрэглэхгүй байх талаар юм зөвлөмж гарч байгаа. Тэгэхээр ийм татварын систем рүү орсноор илүү олон удаа цэнэглээд хэрэглэх төхөөрөмжийг нь оруулж ирэх нь эдийн засгийн хувьд ч гэсэн ашигтай байх болохоор нөгөө талаараа байгаль орчинд тэр олон батарейтай янз бүрийн юм нэг удаа хэрэглээл хуванцар юмнууд хаягдаад байхгүй нөхцөл байдал руу бас одоо тий чиглүүлэх байхаа гэдэг ийм бодлогын хүрээнд оруулж ирсэн байгаамаа. За хоёрдугаарт бол энэ дээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын маань байхгүй байна. Эрүүл мэндийн ажлын хэсэгт бол байгаа. Тэгэхээр бид нарыг ажлын хэсгээр ажиллаж байхад дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэдийн 2022 23 онд за хамгийн сүүл 25 онд яг энэ электрон тамхи халаадаг тамхитай холбоотой өөрийн бодлогын байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. Тэгээ ажлын хэсгийн гишүүдийн хувьд ч гэсэн бид нар Монгол дээр орчуулсан тэр юмнуудыг нөгсөн байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө аль нэг нь хортой гэж үзэхээс илүү ямар зорилтод одоо зохицуултуудыг хийх вэ гэдэг нь маш чухал шүү гэдэг асуудлыг бол тавьдаг. Тэгээд эрүүл мэндийн байгууллагын байр суурь бол зөвхөн никотиноос хамаарсан татвар биш, энийг бүхэлдэн бүтээгдэхүүний хувьд авч үзэх ёстой гэдэг энэ байр суурийг хатуу хилдэгэ бид нар хууль боловсруулах явцч гэсэн энэ одоо саналыг тусгаж явсан байгаа гэдэг хэлье. За манайх бол яг харахгүй төсөв татварынхаа асуудлыг барьсан мэрэгжлийн байнгын хороо. Тийм учраас мэдээж энэ татвар ногдуулахдаа бас үндэслэл юм харъя. Эргээд тэр аль нь ч хортой нь үнэн. Гэхдээ арай бага хортойгийн дэмжих татварын бодлого нь байвал хэрэглээ тэр зохистой юм руугаа явах юм аа гэдэг үүднээс асуудалд хандаж ярьсан. Тамхины хяналтын тухай хууль өөрчлөлт оруулах хууль орж ирсэн нь бол цагаа олсон бас нэлээ эр зэрэг шаардсан хууль байсан үнэн. Зохицуулаагүй үлдсэн шин тутам бүтээгдэхүүнүүд дээр зохицуулалт хийж орж ирсэ. Юм төгс гэж байдгүй. Энүүнийг бид цаг алдалгүй шийдэх ёстой. Тийм учраас би тамхины хяналтын тухай хуулийг бол өөрөө санаачлагчдын ч нэг дэмжнэ. За тэгээд мэдээ цаг хугацааны эрхэнд сайжирна бизээ. За энэ харин дагсан татварын хуулиудыг бол манай байнгын хороо мэрэгжлийн байнгын хорооныхоо хувьд дүгнэлт юмаа их зөв өгөх ёстой юм аа. Тэр нийгмийн бодлого хүний хөгжлийн байнгын хороо билүү, хүний хөгжлийн бодлогын байнгын хороо билүү тэрлүү зөв өгөх ёстой юм аа гэж. Тэгээ би бол юу гэж байна гэхээр судлаачд нь орж ирээд хоёр бүр тис өөр юм ярьцгаагаал. За бид хэд эндээ хоорондоо маргалдаа нэгэндээ эннийх нь лобби юу, эннийх нь лобби юу гэж яриад итэр бол хэрэггүй. Хэдүүлээ энэ олон альтернатив одоо санал бодлууд дотроос шингээлтээ хийгээд бас нэг энэ хүн гэдэг амьтанд багавч болтгой нэмэр болчхоор юм гаргачихвол зөв юм. Би энэ талаас нь хараад энэ асуудлыг яриад байгаамаа. Тийм учраас би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр зэрэг уламжлалт одоо утаа тамхи энэ тамхины шин нэр төрлийн боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн хоёрынхон энэ асуудлыг зөв харж зохистой тэнцлийн тухай ойлголт байх ёстой шүү. Би бол аль болохоор хүний биед бага юм очдог нь
багавтар татвартай байгаасай да. Тэгвэл зүв болох юм а гэдэг үүднээс асуудалд хандаж байна. Яг энийг би энэ байнгын хорооны тэр байнгын хороо руу явах дүгнэлт санал руу ороосой гэдэг үүднээс зориуд саяын одоо энэ 3 дугаар зүйл дээр асуулт асуух гэж авсан. Тэрнээс цаг хугацаан дээр юу гэж асуулт асуугаа сууж явах ойлгомжтой. Энэ талаас асуудалтай хандъя. Энэ Евразийн асуудал дээр яг одоо шүгэл үлээсэн хүн би жилийн өмнө энэ асуудлыг гаргаж тавиад одоо хилцээр одоо батлагдах үед нь ч гэсэн заавал засгийн газар энэ асуудлаа засаж орж ир 4 сарын 15-нд гэсэн. Орж ирээгүй. Эсвэлтгүй гаргасан. Тэгээ одоо бүр ингээд ичиж өгмээр шүү гэж баг агсан тавьж яаж энэ асуудал ингээд өнөөдөр орж ирж байгаа байхгүй юу? Үнэхээр эсвэлтгүүнүүд энэ тэндээс газраас гарсан. Тэгэхээр энэ хуулиас болоод бол энэ тамхины хяналтын тухай хууль цаашаа явах асуудал бол гацаж болохгүй. Тийм ч учраас ажлын хэсэг дээр татвар дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн гишүүдтэй засаг нэгэн төргөн барихаар болсон бол энийгээ тусгаад явах нь зүйтэй гэдэг юм саналыг бас хэлж байгаа. Яг гэвэл тамхины хяналтын тухай хуулийг дагаж орж ирсэн гайлын хууль, онцгой албан татварын хууль бүгдээрээ энэ хөндөгдөж байгаа учраас яг энэ засгийнхаа саналыг тусгаад шуурхаа одоо хилцээд явах нь зүйтэй гэж харж байгаа. Тэгэхгүй бол одоо яг үнийг хэлэхэд бас засгаар орсон хуулийг нь харахаар учир дутагдaltaй юм билээ. Одоо бол гайлын янжуур тамхин дээр чинь 30%, дээр нь онцгой албан татвар чинь нэг 20 ширхэгт бол 836 төгрөг байгаа шүү дээ. Тэгтэл энэ хүмүүс яаж оруулж ирж чинь гэхээр гайлын 30% байхгүй болгоод онцгой дээр зөвхөн 30 гिचж байгаа байхгүй юу? Энэ чигээр явах юм бол нөгөө хуучин байсан онцгойгийнх нь 800 хэдэн төгрөг байхгүй болчиход байгаа, багасчаад байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн ийм асуудлууд байгаа учраас энэ одоо хуулийн төсөлтөөгөө нэгтгээд саналууд нь бүрэн боломжтой техникийн хувьд болон дигийн тухай хуульд болон тэгээ цаг яаралгүй цаг алдалгүй нэгэ нэгтгээд явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм жижиг сажиг юмнаас болоод аар саар зүйлээс болоод энэ хуулийг гацаах гэсэн, удаашруулах гэсэн ийм сэтэл бол их олон хүнд байх шиг байлээ. Ийм байж болохгүй шүү гэдгийг бас улсын хурлын гишүүдтэй бас хэлмээр байгаа юм. Тэгээ энэ бүрэн дүрэн мэдээлэл бас манай ажлын хэсгийн гишүүд бас өгөх ёстой. Тэр Ганбаатар гишүүний асуусан асуултанд одоо хүртэл тэр нэг удаагийн цэнэглэлдэг одоо нэг удаагийн хэрэглээтэй электрон тамхич электрон бараагаар л орж ирж байгаа шүү дээ. Тэгээ ямар ч онцгой албан татвар байхгүй электрон барааны л хэмжээтэй байгаа. Тэгээ яг тэр одоо олон улсынхаа код дээр болвол наривчлсан бол код байгаад байгаа юм байлээ. Гэхдээ электрон бараа тэрэнд нь тамхины шингэн байгаа. Тусдаа орж ирвэл тэр тамхины шингэн гэдгээрээ нэг удаагийн хэрэглээтэй хамтдаа орж ирвэл электрон бараа л гэдгээр орж ирж байгаа шүү дээ. Энэ болгоныг чинь бид нар бүгдээрингийн кодын энэ хуулийн дээрээ дагсан хуулийн дээрээ кодуудыг наривчилж ороод яг хаанаас нь юугаа татвар авах юм гэдгийг бол нэлээд наривчилж орж өгж байгаа гэдгийг бас нэмэлтээр хэлмээр байна. Тэгэхээр энэ олон улсын байгууллагууд гэдэг юм уу бүс нутгийн байгууллагуудтай харилцаа хамтан ажиллагаа тэр тусмаа эдийн засаг худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой тусгай гэрээ хэлцлүүд байгуулагдаж байна. Евразийн улс орнуудтай чөлөөт худалдааны төр одоо гэрээ байгуулах асуудал яригдаад манайх их хурлаараа дэмжиж одоо тэнд ярих юм байхгүй гэсэн үг. Тэн дотор тэр 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний нэг нь энэ байгаа. Тэгээд тэр тэг байхаар үндсэндээ гэрээнд тохирсон гэсэн үг. Тэгэхээр буцаагаад бид энийг онцгой албан татвар руугаа шингээж энэ үндэстэн олонний өмнө хүлээсэн үргээр гайлын татваргүй болж штэ. Тэр бүс нутагта. Тэгэхээр зэрэг буцаагаад энд орж ирж байгаа юм өөр хууль дээр зохицуултан хийж шингээх ёстой гэж үзээд сая одоо ярьсан мэдээлэлээр бол засгийн газар өнөөдрийнхөө хуралдаанаар энэ тамхины гайлын татвар одоо тэр олон улсын гэрээгээр тэглэгдэж байгаатай холбогдоод онцгой албан татвар руугаа татлаа гэдэг ийм ярьсан. Тэгэхээр харин бид хэд энд тогтоол батлах хэрэг байна уу гэдэг асуудал байгаа байхгүй юу? Гайлын татвар дээр зохицуулалт хийх биш онцгой руугаа асуудал яригдах юм байна гэдэг юм ойлгогдож байна гэж би бол тэгж ойлгоод байна шүү дээ. Бидэнд байгаа эрхэн тэр болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр тодорхой бүс нутагтай тодорхой төрлийн бүтээгдэхүүн дээр нэгэнт татварын хөнгөлт хэдлүүлээд байгаа юм бол бусад бүс нутгуудаас ирж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүн дээр ялгаатай байдал байх юм уу байхгүй юм уу гэдэг л асуудал шүү дээ. Эндээс ч үүдээд. Тэгэхээр ер нь бол тамхины төрлийн бүтээгдэхүүн дээр гайлын татваргүй онцгой дээрээ өндөр ачааллаа аваад жигд одоо бүс нутгуудын жигд харилцааг хангахтай холбоотой асуудал болж хувирах юм байна л гэж би бол тэгж л ойлголоо шүү дээ. Мөн үү биш үү?
Энэ ийм байлээ. Евразийн эрээ хэлцэр чинь зөвхөн Янжуур тамхи, Дүнсэн тамхин дээр галын албан татварыг нь тэглээ хийсэн байхгүй юу? Тэгэхээр манай одоо энэ орж ирж байгаа тогтоолоор чинь бид нар шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнээ тамхи гэж үзээд одоо ус гайлын албан татвар авдаг болох гэж байгаа. Тэгэхэд засгийн газраар өнөөдрийн хуралдаанаар орсон гэж би бол мэдээлэл авсан. Нэг яаралтай оруулна гэх. Тэгэхээр тэн дээр бол харах нэ зөвхөн тэр Янжуур тамхи, Дүнсэн тамхиныхаа гайлын албан татварыг онцгойруугаар шилжүүлсэн юм хийсэн байлээ. Бус юмыг нь ерөөсө хөндөөгүй. Бус юм нь угаасаа улсын хурал дээр хилцэж байгаа энэ хуулийн дээр байгаа учраас нэгдээд нийлүүлээд явъя л гэдэг асуудал. Энэ бол яг нөгөө зарчмын хувьд бид нар улсын хурлаас 4 сарын 15 гэхэд засгийн газар энэ асуудлаа шийдэж заавал орж ир гэдэг үүрэг даалгавар өгсөн. Гэтэ ингээ 2 сарын дараа хоцорж орж ирж байгаа юм. Тэгэхээр алдаа хийсэн бол энийгээ засгийн газар нь өөрөө залруулдаг байх ийм л одоо зарчмын дагуу орж ирж байгаа. Тэгэхээр тэр орж ирэх үгүйгээс хамаарахгүйгээр манай энд бол бүгдээрээ бас хөндөгдсөн байгаа. Тэгэхээр энийгээ бид нар бас ингээд засаад явчих боломжтой. Тэр нөгөө Янжуур мэн үү юу бэ үү татварыг нь байхгүй болж байгааг заавал онцгой дээр нь нэмээд явах тэр бичлэлт одоо техникийг нь энэ дээрээ хийгээд явсан нь илүү бас ойлгомжтой болно. Засгийн газараас мэдээж тэр нүргэн баригдах нь ойлгомжтой болж байгаа. Энийгээ засах нь ойлгомжтой болж байгаа учраас бид бас тэр чиглэлээр нь нийцүүлж цаг хугацааны хувьд ажиллах нь их чухал байгаа гэж харж байгаа. Онцгой албан татварыг бол бид хэд төрөв нэгж бүтээгдэхүүн дээр тий нэгж бүтээгдэхүүн дээр тогтмол мөнгөнд дүнгээр автсан 10,000 ч гэдэг юм уу 5,000. За энэ бол болж байгаа юм. Гэтэл тодорхой хэмжээний нэмэн үртэг шингээд үнцэн нь өссөн бүтээгдэхүүнүүд дээр одоо энэ гайлын албан татварыг бол бид хуваар тооцох гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хэсэг дээрээ маш өндөр ачаал ирнэ. Ойлгож байна уу? 10,000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн дээр 30% тооцохоор хэд гардгийг? 3,000 төгрөг гарна тийм үү? Тэгвэл 50,000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн дээр 30% тооцохоор хэд гардгийг? 15,000 төгрөг тооцно. Ноогдно. Сангийн амны татрын болон газрын мэргэжилтийн төрөлд гайлын албан татвар болон онцгой албан татвар чинь гайлаар орж ирдэг СИФ үнээсээ тооцогддог учраас энэ дээр хувийг шилжүүлж байгаа л асуудал болохоор одоо нөвч шиг бодогдохгүй гэсэн үг. Тэгэхээр зөвхөн СИФ үнээс бодогдож байгаа нь нөгөө тал руугаа ороод яаж байгаа. Тэр ягаад тэгээд тэн дээр болохоор зөвхөн 3 төрлийн тамхины асуудал яригдчихэж байгаа. Ягаад дүнсийн юуны задгай тамхинд ч хамрын тамхи орчиж байгаа учраас хамрын тамхин дээр болохоор онцгой албан татвараас чөлөөлөгддөг. Тэгсэн хэрнээ задгай тамхитаа ордог учраас энийг зүгээр тусад нь авч үзчих 3 төрлийнх байгаа юм шиг харагдаж байгаа. Ер нь бол Янжуур тамхи болон тэгээд задгай тамхи. Задгай тамхит нь болохоор усан хоолойгоор татдаг шиша. Тэгээд Янжуур үйлдвэрлэх зорилттой тамхи хамрын тамхи гэсэн.